За, сайн бацхан үзэгчдээ MonTube байна. За, би өнөөдрийн бичлэгээр та бүхэндээ iOS 11-ийн тухай хүргэх болно. За, iOS 11 нь iOS 10-аас юугаараа илүү юу нэмэгдсэн, тэгээд ямар давуу талтай, мөн ямар сул талтай зэргийг би та бүхэнд хүргэх болно. За, одоо хамгийн том нэмэгдсэн зүйлүүдээс хүргье. За, одоо хамгийн ихэнд за, энэ юу вэ гэхээр энэ бол lock screen юм аа. За, lock screen-ийн яг юу нь өөрчлөгдсөн вэ гэхээр за одоо unlock slide to unlock нь болохоор нэгдсэн. За та одоо харж байна. Одоо дээшээ дарангуут ингээд ийм болж байна. Мөн дээшээ доошоо ингээд дарж болдог болсон байгаа. За тэгээд одоо би та notification-ыг доошоо болгож байна. Дээшлүүлж доошлуулж ийм болсон байгаа. За энэ нь болохоор маш их гоё шийдэл юм шиг санагдсан. За одоо би хажууд тийш болгож байна. Widget рүү орж байна. За энд маш бага зэрэг тийм жоохон тийм алдаа байгаа. Жоохон гацалт. За камераар орж байна. За би танарт одоо шинээр нэмэгдсэн music player-ыг харуулъя. Notification center дээр илүү гоёор харж иж байгаа. За та одоо хардаа. Энэ шинээр гарсан music player. За энэ илүү гоё болсон байгаа. За одоо энэ дээр мессеж ирэхэд ямар болох вэ гэдгийг би танарт харуулж байна. Мессеж ирж байна. За энэ болохоор гоё орж байна. За дараагийн нэмэгдсэн зүйл юу вэ гэхээр одоо энэ animation байгаа. Lock screen animation, the app руу орох animation гэдэг зөндөө олон анимашнууд өөрчлөгдсөн байгаа. За одоо ийш орж байна. Та одоо харж байгаа. Амар гоё. Арай өөр та анзаарч байгаа энэ анимашныг орж авах анимашн. Амар тийм cool effect нэмэгдсэн байгаа. За одоо ингээд өөр ийш ороод ингээд буцаад ортой. Энэ шинэ эффект байгаа. За мөн app-ыг ингээд устгах гэж зөөхөд болохоор бас нэг эффект нэмэгдсэн. За энэ хатаа нэг жоохон тийм удаан шим шиг нэг тиймэрхүү эффект нэмэгдсэн байгаа. За control center-ыг нэмэхэд дээрээс notification center-ыг нэмэхэд бас ийм animation нэмэгдсэн байгаа. Энэ animation болохоор маш их гоё animation байгаас та бүхэн анзаарч байгаа. За та одоо тэр dock-ыг харж байна. Ямар ч тийм үсгнүүд нь алга болсон байгаа. Нэрнүүд нь энэ болохоор хамгийн гоё шийдэл юм шиг надад санагдсан. Илүү загвардаг харж. Тэгээ calculator-ийн icon өөрчлөгдсөн. Тэгээ files гэдэг app нэмэгдсэн. За одоо голын төвчийг хоёр дахад нөгөө юмдаа устгадаг орсон зүйлүүд байна. За тэр өөрчлөгдсөн байгаа. Та одоо харж байгаа animation хүртэл орох байдал нь хүртэл илүү гоё болсон байгаа. За дараагийн өөрчлөгдсөн том зүйл юу вэ гэхээр iMessage өөрчлөгдсөн байгаа. Та одоо message орж байна. Энэ энгийнээс ямар болсон тэгээ юу нэмэгдсэн зүйлийг би танад харуулъя. За одоо тэр нэг camera-гийн юу тэгээ App Store-ийн icon гэдэг icon нэмэгдсэн байгаа. Одоо шууд App Store-с ингээд music тэгээ та ингээд зураг зураад ингээд GIF явуулж болж байгаа. За тэгээд та энд зурж болж байна. За одоо шинэ нэг эффект нэмэгдсэн байгаа screen effect. За энэ бол echo гэдэг эффект нэмэгдсэн байгаа. Тэгээ spotlight гэдэг эффект нэмэгдсэн. За энэ эффект болохоор та одоо харж байгаа. Энэ бол хуучин байсан эффектүүд. За одоо дараагийнх юу вэ гэхээр control center байгаа. За control center-ийн яг бүхлээрээ өөрчлөгдсөн байгаа. Та одоо харж байгаа. Одоо харагдах байдал, тэгээ орох гээл. Та одоо энэ brightness-ийг ихсгэж багасгаж дууг эндээс ч нэмж хасч болж байна. За тэгээд энэ music руу орж байна. Дуу руу орж бүгдийг хийж болно. Flashlight-ыг ихсгэж багасгаж тэгээд бүх зүйлийг өөрчлөлт болсон байгаа. Энэ calculator руу орж камера дээр ингээд дарахаар ингээд шүү selfie гэж харж байгаа. За энэ жижиг анимашн нэмэгдсэн байгаа. За ингээд буцаж анимашн. За энэ бол дарагдахгүй. За тийшээ дарангуй шууд personal hotspot тэгээд Wi-Fi асаах, airplane mode гэдэг за бүгдүүд нэмэгдсэн байгаа. За энэ бол ингээд эрс өөрчлөгдсөн байгаа. Энэ бол iOS 11-ийн хамгийн гол зүйл гэж би бодож байгаа. За тэгээд энэ дээр хоосон завь. За энэ болохоор нэмж болохоор болсон мó юмдыг. За яаж нөхөө settings, control center. За ингээд та тэр доор бэс энэ бүх зүйлийг нэмж олно байгаа. За ингээд low power mode-ыг нэмж олно. Notes, screen recording гэдэг бүх зүйлийг энд байгаа бүгдийг нэмж олно. За би энэ бүгдийг нэмчихээ энд байгаа. Бүгдийг ч нэмж олно.
За би бүгдийг нэмье. За одоо харъя. За ийм болсон байгаа. Ингээ бүгд нэмэгдээд. Энэ илүү гоё харагдаж байгаас танд. За ингээ бүгдийг ч нэмж болно. Шууд low power mode-ээс асааж болж байгаа. За дараагийн зүйл юу вэ гэхээр Siri болохоор үгийг орчуулж болдог болсон байгаа. За одоо Siri translate we in French гэд хэлэхэд одоо та энэ миний we гэдэг үгийг францаар шууд орчуулж байна. За энэ бол маш том давуу тал болж байгаа. Та тэгээ одоо хэл сураад байх одоо баг шаардлага болж байна. Энэ ингээд шууд энэгээр орчуулчихна гэсэн үг. Ийм амархан. Нэттэл бол бүх зүйлийг хийж болохоор болсон. За дараагийн өөрчлөсөн зүйл юу вэ гэхээр photos and camera өөрчлөгдсөн байгаа. За photos руу оръё. За photos болохоор live photos дээр болохоор эффектээ өөрчилж болдог болсон байгаа. Энд дээр бол зөөж болж байна. За доошоо дарахад шууд ингээд эффектэд нэмэгдсэн байгаа. Олон loop гэдэг эффект байна. За энэ дахиад bounce гэдэг эффект нэмэгдсэн байгаа. За энэ болохоор бас гоё эффект үлээ. Та татж үзээд турш үзээрэй. Bounce гэдэг. За тэгээ long exposure гэдэг эффект байгаа. За энэ болохоор тийм удаашруулсан эффект үлээ. За бас тэгээд та ингээд аль хэсэгт оруулах уу гэдээ одоо ингээд өөрчилж болдог болсон байгаа. Та хэсгийн зөвгөөл ингээд өөр хэсэгт өөрчилчихнө гэсэн. За энэ шинжилгээ болохоор илүү танд их таалагдах байх. За тэгээд камера дээр болохоор portrait mode болохоор илүү их гоё болсон байгаа. Засагдж HDR болсон байгаа. Илүү их гоё тод болсон. Та туршиж үзээрэй энийг. За дараагийн өөрчлөсөн зүйл юу вэ гэхээр App Store-өөс бүхлээр өөрчлөгдсөн байгаа. Та одоо харж байгаа Games App Store-ийг тусгаарлаж өгсөн. Тусад нь хийж өгсөн. Та тэр доор харж байгаа. За тэгээд ийм Today, маргааш гэх бүх том томоор ингэж харагдаж байгаа Games Apps гэдэг ингээд тусгаарлагдсан. Ерөөсөө тусад нь нэг бодлын зөв гэж та бодогдох байх. За тэгээд энэ та одоо харж байгаа энэ том томоор ингээд энэ гэхдээ та харахад нэг илүү загварлаг болж өгсөн байгаа. Өмнөх App Store бол бүгд л ингээд нэг шамбаарлцсан тийм олон юм байсан. Одоо энэ болохоор харин илүү зөв болгож өгсөн гэж би бодож байна. За дараагийн зүйл бол iPad дээр гарсан iOS 11-ийн дэвшилт байгаа. За та одоо тэр dock-ыг харж байна. Илүү загварлаг болж өгсөн. Та одоо шууд Safari-г зөвгөөл хажуу тишээ зөвгөөл ингээд хоёр зүйлийг зэрэг гаргаж ирж болно. Шууд ингээд энэ орно. За тэгээд энийг доошлуулад ингээд split view нэртэй байгаа. Ингээд хэмжээг нь сонгоод ингээд хоёр зүйлийг нэгэн зэрэг гаргаж өгөх болсон. Энэ бол хамгийн том дэвшил болсон iPad-н дээр. За дараагийн гарсан шинэ дэвшил бол юу вэ гэхээр iPad-н дээр байгаа бас. За энэ болохоор keyboard нь болохоор хоёр юутай болсон байгаа. Энэ бол утсан дээр гаргадаг зөвхөн iPad-н дээр л зөвхөн орсон. Хамгийн том super effect супер дэвшил гэж би бодож байна. За та чинь тэрийг үсгийг доошлуулахаар л ингээд өөр юм гарч ирж байгаа. Хоёр зүйлийг нэг keyboard-нээр гарсан ингээд доошоо орчиж байгаа. За дараагийн нэмэгдсэн зүйл юу гэхээр Files гэдэг application бүр нэмэгдсэн байгаа. За энэ болохоор хамгийн анх Apple дээр гарсан файлыг өдөрдөх тийм програм байгаа. За энэ та өөрийнхөө iCloud Drive руу ороод ингээд өөрийнхөө дотор нь байгаа файлуудыг зохицуулж болно. За дараагийн нэмэгдсэн зүйл юу гэхээр энэ бол маш гоё зүйл байгаа. За энэ бол Safari-гийн video player нөөцлөгдсөн байгаа. Та одоо харж байгаа видео тэнгуут video player нь өмнөх нэг хуучнаас шал өөр болсон байгаа. За энэ video player илүү загварлаг болж өгсөн байгаа. За тэгээд дуу нэмэх нь болохоор өөр ингээд шууд энэ дээр гарч ирдэг гэсэн. Өмнө нь болохоор яг үзэж байгаа бичлэгийг ингээд халахлаад байдаг гэсэн сул талтай байгаа. За энэ өөрчлөгдсөн байгаа. За ингээд миний таард хүрэх iOS 11-ийн хамгийн том өөрчлөгдсөн зүйлүүдийг би таард хүргэлээ. Өөр маш олон жижиг сажиг зүйл өөрчлөгдсөн байгаа. За тэгээд би та нарт хамгийн том зүйлүүдийг хүргэсэн байгаа. За одоо харин би та нарт iOS 11-ийг хэрхэн татах талаар хүргье. Одоо хэрхэн iOS 11-ийг татах вэ гэхээр та хамгийн түрүүнд Safari руу орно. За тэгээд search хэсэгт beta Apple гэж хаах болно.
За тэгээд хамгийн ихэнд гарч иж байгаа Apple Beta гэдэг рүү орно. За та одоо ийш ороод өөрийнхөө Apple ID-г хийх болно. Apple account-а хийх болно. Sign in дараад. За та одоо ийш өөрийнхөө Apple account хийх болно. За би одоо өөрийнхөө Apple account хийчлээ. За одоо та доош олгоод. За одоо та энд харж байна. Enroll your iOS device гэдэг байгаа. За тэрийг дарна. За одоо тэгээд та доошо за энэ download profile гэдэг байгаа. За тэрийг дарнаа. За тэрийг дараад. За одоо энд allow гэдгийг дараад. За одоо энэ profile гарч ирнэ. За энийг install хийгээд install. За одоо энд restart required гэж нэ. За одоо энд restart гэдгийг дарнаа. За одоо миний утас restart хийгдээд дууслаа. За одоо бүгдээрээ settings руу ороод general software update. За ингээл iOS 11 та шууд хийж болно гэсэн. Download and install дараад iOS 11 болгочноо. За ийм амархан байгаа. За миний бичлэгийг үзсэнд баярлалаа. Тэгээд хэрвээ танд миний бичлэг таалагдсан бол subscribe хийж лайк дараарай. Би танд өшөө олон сонирхолтой бичлэгүүдийг өдөр бүр хүргэх болно.